За телевиз үзэгчдээ энэ өдрийн минь төргий. Болор телевизийн уран бүтээлчдүүд туслах малчин гэж одоо төсөл төлөвлөгөөг санаачлаа. Одоо зураг авалтаа ер нь эхлээд байна. Тэгээд манай нэвтрүүлэгт оролцож Хинтээ аймгийн Галж хар сумын аймгийн сайн малчин Очрот гэж айлд одоо туслах малчнаар очиж ажиллах сугарт орж гэж айлынх маань одоо бид тэр гэрийнх нь гадаа ирсэн байна. Одоо бид нар бас нэвтрүүлгээ оролцогч айлтайгаа олж уулзч одоо ээж ах トゥ хамаатан садантай уулзч ер нь энэ хоёр залуу малчныг хөдөө гарч одоо маллах жахад хувийн зүгээс одоо ямар хөө бодолтой явна. Өөрсдийнх нь одоо ер нь сэтгэл нь ямар байна. Энэ бүхнийг одоо бас өчигтэй хүнтэйгээ хуваалцахаар гэрийнх нь гадаа ингэж орж ирээд байна. За одоо хамтдаа орцгоё. Сугарт орж Завхан аймгийн Ургамал суманд төрөж хөөхөд ахунаасаа хөдөөгийн малчны хотод өнгөрөөсөн нэгэн. Түүний аав нь сумар нутагтаа хүндлэгдсэн сайн малчин хүн байсан гэж тэр бидэнд дурсан ярьж байсан. Айлын 8 хүүхдийн ууган болохоор аав ээжийн дэмжлэгийн дээр өөрийн хүслээр бэлдэж хөтлөгдөн сойрын газар ороадж олонний жишгээр ажиллаж амьдрахаар аймгийн төв болон Улаанбаатар хотын аль алинд нь ажиллаж амьдарч байсан эгэл жирийн иргэн хүн. Нийгмийн уулуур хаан салбарт ажиллах нь цалин өндөртэй төдийгүй цаашид хамгийн баталгаатай салбар хэмээн бодож энэ салбарыг түшиглэн Өмгов аймагт хүнд даацын автомашины жолоочоор ажилласан байна. Харин 2012 оноос нийслэлийн Чингэлтэй дүүрэгт суурьшин ажиллаж амьдарч байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Төрийн банк. Тань уу мартуу. Та хоёр минь юу хийж байна? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өрчлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Шинжлэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон юм аа. За тэгвэл ч одоо малчин өөр хөмөрл өөрсдөө үйлдвэрлэгч болоод бидний нэг малчин бидний нуруу тэнийх юм биш үү? Хэлээд юу. За мэждэг хөдлөе даа. За энэ малынхаа боёнг энэ Төрийн банкнд авч шалгалуулъя. Жилийн хүн 15.6% болсон гэж байгаа шүү дээ. Юу гэдэг? Яаж вэ? Аваараа би явлаа. Төрийн банкны малчны хадгаламжийн жилийн хүү 15.6%, малчны зээлийн жилийн хүү 10% боллоо. Хадгаламж нээлгэнэ. Төрийн банк орноо байц. Зүйтэй Эвомик худалдаанд гарлаа. Хүмүүлийн биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тарилгын бэлтгэл юм аа. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомик. Тань уу мартуу. Та хоёр минь юу хийж байна? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өрчлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Шинжлэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон юм аа. За тэгвэл ч одоо малчин өөр хөмөрл өөрсдөө үйлдвэрлэгч болоод бидний нэг малчин бидний нуруу тэнийх юм биш үү? Хэлээд юу. За мэждэг хөдлөе даа. За энэ малынхаа боёнг энэ Төрийн банкнд авч шалгалуулъя. Жилийн хүн 15.6% болсон гэж байгаа шүү дээ. Юу гэдэг? Яаж вэ? Аваараа би явлаа. Төрийн банкны малчны хадгаламжийн жилийн хүү 15.6%, малчны зээлийн жилийн хүү 10% боллоо. Хадгаламж нээлгэнэ. Төрийн банк орноо байц. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Хүнс Хөдөөжихүн яам. За одоо 2010 онд бол одоо Өмгов аймгийн Цогтоо сумд хамгийн сүүлд одоо тэр энержи ерсгэх компани жолооч хийж байгаа. Тэгэл 2010 онд л орж ирсэн. Одоо тэг орж ирээд нэгсэн жил 6 жил болчихж байна гэсэн. Чингэлтэй дүүрэг яг одоо улсуудын нэрлэлдгээр л юу гэж нэрлэдэг газар вэ? Одоо энэ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо сурагчийн
62-1180 тагт гэж нэрлэдэг. Тэнцэлт бол одоо нөө Чингэлтэй харах тэнцэл үү? Одоо Чингэлтэй харах энэ хойно байна. Одоо ингэ ертөнцийнхөө зүгээр энэ хойш. Арлуу тийм. Арлуу гараад энэ араас харахад бол Чингэлтэй уулынхаа ингэртэл байгаа л гэсэн. Энэ хашаанд одоо 2 гэр байна, 1 байшин байна. Ямар улсууд байх вэ? Хамт улсууд. За одоо манай энэ ордлынх бол манай ээжийнх баг. За. Манай ээж өөрийн төрсөн ээж одоо ер нь л мал дээр бас их олон жил байсан хөө. Тэгээд манай 2010 онд орхон болоод тэгэл аваагаа орхон болохоор тэгэл ер нь бол хөдөө гэдэг ийгэл ер нь ихэнх гинлэр нь орхиол тэгэл төрөөгөө бараад цаасан да. Тэгэл Гэртээ бол 2 хоёлаа. Гэртээ бол гэртээ хойлох нагаа л. Яг одоохондоо эрхэлж байгаа ажил бол бас байхгүй байгаа юм. Хуучин хийжсэн ажлаас. За одоо ер нь хуучин хийжсэн ажлаасаа гарчаад одоохондоо нэг аль нэг тийм тодорхой хийгээдсэн ажилгүй тэгэл яг хуу өөр яаж ч бас хүн ажилгүй ингээ байж яг хуу чинь тэгэл ачаашаага бас яваал тэнд ч тослох янзын ажил төрлийг л ингээл иймэрхүү маягаар л байна да. Би ер нь бол одоо Улаанбаатар буян компаниас гараад нэг компани чинь 3 жил хожиж чоо тэгээд одоо энэ гараад нэг 5-6 сар л болж байна да. Тэр компанид жолооч уу тийм. Би одоо тэр компанид жолооч хийдгээ. Одоо хөдөө орнод энтэй аймгийн гал шар сум руу явахаар болчиход байгаа тийм ээ. Малчинтайгаа уулзсан. Ер нь одоо бас ямар хуу мал авч маллахаа бол энэ ерөнхий багцаал авсан байгаа тийм ээ. Ерөнхий үед нь бол багцаа авсан өөрөө тэр малчинтайгаа уулж ярьсан ер нь бол хоног алдуу мал маллуулна гэсэн. Тэр хоног алдуу малыг өөрөөгөө одоо бас хүүхд багнаснаас ч гэсэн мал дээр байсан болохоор зэрэг хоног гэдэг малыг бол бас маллахад бол цаархалах юмгүй гэдгийг хэлсэн. Тэгэл одоо тэндээ очиод тэр нутаг орондоо очиж байгаа тэгэл хоногтон маллах бах та. Гал шар сумын тухай бол ер нь бол одоо мэдэн штэ монголчууд гал шарын ядуу гэдгээр нь сайн мэдэн. Дээр нь бас гал шарын улаан ямаа гэсэн нэг сайхан бас нарийн одоо микронтой ноолорын чанарын чиглэлийн тийм улаан ямаа байдаг. Ер нь энэ нутгийн талаар одоо таны хувьд өөрийн чинь ойлголт мэдээлэл юу юм бэ? Гэхдээ яг хоо Хинтээ аймаг өгөрөө бол ганц нэг явж жил байсан зүгээр. Тэгтээ бол яг тэр гал шар сум гэдэг нь хаанаа байдгийг ямар хуу орон нутаг байдгийг гэдгийг нь бол бүр очиж үзээгүй. За энэ дээрээ бол ямар ч гэсэн одоо тэр малчинтай ярилцаад ингээд явж явах хугацаанд бол тэгээд одоо ер нь ямар ч гэлсэн одоо тэнд нь очиод мал хариулахад бол би бол энэ зүүн тийшээ бол нэг тийм манай Захаа аймаг шиг тийм уул хад мод юу нь бол гайхуу болов гэсэн бодолтой. Тэгээ ер нь болчих واخ л гэж бодоод байгаа шүү дээ. Өөртөө ч адилхан бас дахиад нэг хүн сонгогдоод булган амир бас гарч байгаа тийм ээ. Тэгээ хоёр хүн үлгэр дөөрэлүүлээд ингээ гарч ийн. Өөр ер нь залуучуудад телевиз үзэж байгаа хүмүүсээс хандаад хэлэхэд. Одоо телевиз үзэж байгаа энэ үнэхээр л одоо мал эдэнтэй энэ телевиз үзэж байгаа энэ залуу энэ жааш гарыг гэж бодож байгаа энэ малчид их л олон л өртгөлтэй байдаг юм байна лээ. Би ч одоо 200-аад малчинаас ингээд 2 малчин шалгараад ингээд булган аймаг хишиг өндөр юуны одоо Хинтийн гал шар хоёрлоо ингээд 2 гэрүүл ингээд гарах гэж байгаа. Энд одоо залуучуудаа өрөөж хэлэхэд одоо энэ өвөлдөн хотын утаанд тэгээд машин бариад гарах тэр гадаа төгжрөл хоёрт ингэж бохинд бисэнс хөдөө сайхан морио онцоо сайхан цэлгэрхэн шиг тал дээрээ чээж дөрвийн баяртай явж сайхан юм уу гэж боддог шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Төрийн банк. Тань уу бардуу. Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансаа нээлгчлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өрчлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж чинь тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон юм аа. Тоглосон.
За тэгвэл ч одоо малчин өөр хөмөрл өөрсдөө үйлдвэрлэгч болоод бидний нэг малчин бидний нуруу тэнийх юм биш үү? Хэлээд юу. За нээждэг хөдлөе даа. За эдэн малынхаа боёнг энэ төрийн банкнд авч шалгалуулъя. Жилийн хүн 15.6% болсон гэж байгаа шүү дээ. Юу гэдэг? Яаж вэ? Аваараа би явлаа. Төрийн банкны малчны хадгаламжийн жилийн хүү 15.6%, малчны зээлийн жилийн хүү 10% боллоо. Хадгаламж нээлгэнэ. Төрийн банк орноо байц. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчлэгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Сайн уу марлуу? Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны илэрчглээ. Зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өрчлөө. За. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Болж. Шийдвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. За тэгвэл ч одоо малчин өөр хөмөрл өөрсдөө үйлдвэрлэгч болоод бидний нэг малчин бидний нуруу тэнийх юм биш үү? Хэлээд юу. За нээждэг хөдлөе даа. За эдэн малынхаа боёнг энэ төрийн банкнд авч шалгалуулъя. Жилийн хүн 15.6% болсон гэж байгаа шүү дээ. Юу гэдэг? Яаж вэ? Аваараа би явлаа. Төрийн банкны малчны хадгаламжийн жилийн хүү 15.6%, малчны зээлийн жилийн хүү 10% боллоо. Хадгаламж нээлгэнэ. Төрийн банк орноо байц. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Хүнс Хөдөөжихмөн яам. Сугар доржийн гэргийд орж болон Өмгав аймгийн Мандлуу улс сумын дунд сургуулийг 2000 он төгсгөөд малчин болсон байна. 2008 оноос 13 оны хүртэл Монгол газар компанид ажилласан. Түүнээс хойш барилгын компанид тогооч хийхин зэрэгцээ хавар зуны өдрөл хөдөөгөр явж хөлсөөр ямаас амнах хонь нослох зэрэг ажлууд хийж байсан гэж тэр бидэнд ярьж байна. Хүүхэд ахуй цагаасаа л малын захад малчны хотонд өсөж төрүүлсэн болохоор цаашид мал молж амьдрахад бэрхшээлтэй зүйл байхгүй гэж дорж болон итгэл төгс ярьж байсан юм. Тийм ингээ галшаар сум руу ингээ явхаар танах ингээ сонгогчлоо. Бид хүн ингээ ажил бол ингээ хэлчихлээ. Тэгээд түрүү ярьж байхад чи сонслоод хоёрын яриаг сурахаа хэлж байгаа бол таныг одоо анх очихдаа нэг ажилд орох юм байна. Телевизээр гарна гэдэг тухай л ногт хэлээг баг нуугаад дагуулж очсон юм байна. Тэгсэн анх төсөл гэдгээр нь битээр итгэж атсан. Тэгээд би тэгээд юу ингэж гэсэн болор телевиз гэдэг тэгэхээр нь тэгвэл байнга телевизээр гарах юм бол би яах юм гээд дургуутсан. Тэгсэн чинь зурагт телевизээр гарахгүй гэж байна. Хоёулаа яжсан очие. Ямар ч хэсэн итгэлтэй тийм юм байна гэд. Ерөн зарын дагуур дээр бас хувь өнөрөөсөр их ярьсан байсан урд нь. Тэгээд яа тий очие гэд манай ерөн голчилж очсон. Тэгээ би очиод яасан ярилцлага авсан чи. Би нэг тэн дээр айгу нэг телевизээр гарна гэж бодохоор нэг л сойно бүрхэг санагдал эсэл та. Тэгэл ерөн ч нэг холигтой ч юм ярьж чадаагүй өөрийгөө зургал танилцуулж чадаагүй тэгээ гарсан. Сүүл рүүгээ яриад тэгээ нөгөө ажил төрөлтэйгээ танилцаад тэгээ цаашдаа би тэр нөгөө зорилго хэтийн зорилгоороос малтаар гарна гэсэн зорилго биелж байгаа болохоор айгу сэтгэл дүүрэн. Тэгээд одоо ер нь явна гэж бодохоор л бушинхуу юммаар санагдал. Тийм л энэ. Өөр одоо хамт байдаг найз нөхдөдөө за хамаатан садуу усуудтай ер нь дуулгасан ингээ хөдөө гарах гэж. Дуулгасан тэгээ хөдөө гарах гэж нэхэр зарим нь айгу за чи төрүүлж яа 1000 толж би хойноос чинь 1000 толохоор дуудаараа гэж ажил хүмүүс одоо ингээ хотын одоо нөгөө бохимдлын юунаас одоо залах гэсэн одоо хүмүүс тэгж ин. Тэгээд нэгсэн би тэр ажтаа очиж ажиллаад мал ер нь сайхан штэ. Зарим нь болохоор тэгдэг чи төвөөсөө ягаад хот руу хөдөө гардгийн юун сони энтер гэж ярьж байгаа. Тэгэхээр би тэгдэг харин хөдөө чин гоё штэ амгалан тайван бүх юу тайван сайхан эрүүл гэд би тэгдэг. Ер нь өдөөсөн болохоор би ер нь хөдөөдөө байнга хөдөө гарах юмсан гэж бодож байна. Хүн хүсэж мөрөөдөж сонирхсан зүйлээ хийж хэрэгжүүлэхэд ойр дотны хүмүүсийн дэмжлэг туйлын чухал. Сугар дорж болом хоёрыг нэвтрүүлэгт оролцож малчин болоход хамгийн их нөлөө үзүүлж урам зориг өгсөн хүн бол тэдний ээж Наран цэцэг. Наран цэцгийн ярьж байгаагаар нэгэнт өсгөө сурсан ажлыг хинж хизээч хаанч байсан хийгээд явж чадна.
Хоёр хүүхэд маань хэн малчуудтай улсууд болохоор хүний итгэл даасан сайн малчд болцгоно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэр бидэнд онцлон ярьсан. Одоо хоёр хүүхэд бол одоо ингээ хөдөө гарах гэж байна. Цаашдаа одоо мал маллаа ер нь ингээ хөдөөний бас малчин айл өрхийн тоог нэгээр нэмж одоо хөдөөний иргэн болёо гэсэн юм зорилго тавиад одоо манай бид бүхэнтэй хамтран ингээ гарах гэж байна. Тэгээ ээжийн хувьд та одоо юу ч одоо тэгэл энэ молор телевизийн зараар л одоо энэ хоёр хүн малчин болохоор шийдсэн юм байна. Тэгээ яг хуу одоо манай том хүү юм байгаа. Би одоо 8 хүүхэдтэй. Том эрэгтэйгийн том нь сугуурд орж юм байгаа. Тэгээ яг хуу өсөх наснаасаа ер нь одоо 18 хүртлээр мал дээр байж байгаа зэрэгтэй болсон. Тэгээ зэрэгтэй явж ирээл яг хуу айлран болоод тэгээ малаас яхан хөндөрцсөн байгаа. Ер нь өсөхөөсөө 10 хэдэн жил 20 жил одоо мал дээр л өссөн хүн. Манай өгшин бид хоёр ойлал малж ийсэн. Манай өгшин ч яг бас баргээд багийн ажил хийж бас 10 20 жил болсон юм байгаа. Тэгэл өмчлөл явагдаад бид хоёр мал дээр гарсан. Тэгэл нөгөөхдүүд маань бас малын хажууд малын захад өссөн л дөө. Гэтэ малын арга барилыг бас ямар ч байсан юу анхны мэдгэдэггүйтэй. Одоо малаас хөндөрөөд бас нэг 20 гаруй жил болчихж байгаа хүн байгаа юм. Тэгээ яг одоо өөрөө болол ингээл малчин болъё. Ер нь одоо хотод ингэж энэ хот төрөнд ирж ин ч нэлийн янз янз ажил хийсэн л дээ. Ажилтай л байсан. Тэгэл энэ зарын дагуу ер нь малчин болъё гэж шийдсэн байна лээ. Тэгээ одоо би 40 гарсан хүнийг одоо би юу хэлэх вэ? Одоо огшин антен тэгэхээр одоо өөрөө гоо саналаар ингээд маллах гэж байгаад нь би одоо бас ямар ч байсан ч өвшөөрч байгаа. Тэгээд яг хуу малаа одоо энэ хоёр хүүхдтэй захихад зүгээр энэ ер нь маллах гэдэг бол одоо бас нэлийн ажиллагаатай мал би ч өөрөө насаараа малчин байсан хүн. Малын ажиллагаа бол ер нь хэцүү гэдгийг би энэ хоёртаа хэлж байгаа. Хэцүү цагтаа хэцүү, гайгүй цагтаа гайгүй амралт ажиллаа зохицуулаад хийвэл сайхан ажил байгаа мал маллах чи ер нь. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Төрийн банк. Тань уу бардуу. Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өрчлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж чийч тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон ба. За тэгвэл ч одоо малчин өөр хөмөрл өөрсдөө үйлдвэрлэгч болоод бидний нэг малчин бидний нуруу тэнийг юм биш үү? Хэлээд юу. За мэждэг хөдлөе даа. За эдэн малынхаа боён энэ төрийн банкнд авч шалгалуулъя. Жилийн хүн 15.6% болсон гэж байгаа шүү дээ. Юу гэдэг? Яаж вэ? Аваа би явлаа. Төрийн банкны малчны хадгаламжийн жилийн хүү 15.6%, малчны зээлийн жилийн хүү 10% боллоо. Хадгаламж нээлгэнэ. Төрийн банк орноо байц. Зүйтэй Евамек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байдгахад чанартай юм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Евамек. Тань уу бардуу. Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өрчлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж чийч тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон ба. За тэгвэл ч одоо малчин өөр хөмөрл өөрсдөө үйлдвэрлэгч болоод бидний нэг малчин бидний нуруу тэнийг юм биш үү? Хэлээд юу. За мэждэг хөдлөе даа. За эдэн малынхаа боён энэ төрийн банкнд авч шалгалуулъя. Жилийн хүн 15.6% болсон гэж байгаа шүү дээ. Юу гэдэг? Яаж вэ? Аваа би явлаа. Төрийн банкны малчны хадгаламжийн жилийн хүү 15.6%, малчны зээлийн жилийн хүү 10% боллоо. Хадгаламж нээлгэнэ. Төрийн банк орноо байц. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Хүнс Хөдөөжихүн яам. Харин нэвтрүүлгийн маань хоёр тохиолцогч Тогт баяр 1968 онд Гоёлтай аймгийн Шаргал суманд төржээ.
Түүнийг баг болчрах үед тэдний гэр бүл Төв аймагт шилжингэрж Алтан булаг заамар сумдар болон нийслэлийн хан улд үүргийн яармаг орчмоор нутаглан мал малдаж байсан юм байна. 1985 онд Шуван фабрикийн сургуульд 8 дугаар анги төгссөн. 1989 онд Гэргийн цэгмэттэй ханиж малчин болцоожээ. Тэд нэг хүү хоёр охинтой. Хүүхдүүд төрүүчээсийн сургуульд орж эхлэх аргагүй шаардлагаар тэднийг дагаж Улаанбаатар хотод шилж ирсэн юм байна. Гэхдээ мал сүргээ мөрөмсөн орхилгүй Баян зүрх дүүргийн 20 дугаар хороо Ужаастайн цагаан эрэг гэдэг газар цөөн тооны өхөр маллаж байна гэж тогт баяр ярьсан. За туслах малчин төсөл нэвтрүүлгийн маань нэгэн оролцогч бол тогт хоёр ах болоо түүний гэргээ цэгмэдэгч байгаа. За энэ айл маань бол одоо Угтаа Баян зүрх дүүргийн 20 дугаар хороонд харьяалагддаг ийм айл байгаа. За яг одоохондоо бол хүчиж анхор худалдааны төвийн урт талд бас айлын хашаанд ингээд түрээсээр оюутан хүүхдүүдтэйгээ хамт ингэж амьдарч байгаа юм байна. Тэгээ бид нар одоо гэрийн гадаа ирсэн байна. Орж бас энэ осуудтайгаа уулзаж за яг хөдөө ингээд сонгогдоо явахаар болсон сэтгэл үг нь одоо сонсцгоё. Бүгдээ хамтдаа орцгоё. За туслах малчин төсөл нэвтрүүлэгт маань одоо оролцохоор сонгогдсон айл бол танах болж байна. Бас нэлээд олон хүн манад ингээ хандаж ирсэн, уулзсан. Танахыг одоо ингээ малчт маань үзэж хараа те энэ айлыг сонгоё үлээ. Одоо өөрийнхөө бас бодлыг хуваалцах. Ингээл одоо биднийг сонгож байгаад маш их баяртай байна. Тэгээд хүний итгэлийг алдахгүйгээр малаа сайн мална л гэж бодож байна да. Ер нь анх бол 95-аас өөрийнхөө төсөлд одоо анх хамрагд толсон тухайгаа ярьж байсан. Тий. Тэгээ энэ төслийн тухай одоо юу гэж бодож байгаа тэр талаараа ярьж байсан. Тэгээ одоо ингээд яг ингээд сонгогдоо явахаар болчлоо. Тэгэхээр бас одоо бодогдож байгаа зүйл эсвэл өөрчлөгдсөн юм байна. Одоохонд яг ингээд бидний саналын дагуу бид нэр өөрсдөө ярьж төлөвлөж байсан. Тэгээд одоо танаа телевизэд хандаад, энэ телевизэд хандаад ингэх юм бол ерөөсөө бидний зорилго утгах юм байна л гэж бодож байсан. Тэгээд зорилго маань зүтлээ. Тэгээд та нарын итгэл найдрыг алдахгүйгээр малаа сайн малаж хүний итгэл найд алдахгүй л гэж бодож байна да. Ойр тойрных одоо хамаатаас дуусууд хэлв ингээ хөдөө гарч мал маллах байгаа нэвтрүүлэгт оролцохоор. Их чи одоо ингээ та нар угаасаа мал малдаг бол суул юм чинь хотод одоо юу хийсэн хөө. Тэг хөдөөний мал дээр гарцсан дээр ерөөсөө юу хүн ер нь чаддаг юм аа хийвэл арай өрөвдөлтэй байдгийг л тэгж ярьсан зөвлөх юм да. Хүүхдүүд ямар хуудалтай? Хүүхдүүд бол ийм болж байгаа. Одоо хүүхдүүд ч одоо манай хүүхдүүд чинь зарим нь тустай гарчлаа, зарим нь хамгийн бага л оюутан. Тэгэхээр одоо бидний ер нь байх шаардлага байхгүй болж байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр чи одоо өөртөө биеэ дагаа явчихж байгаа. Одоо ганц энэ л байна. Тэгэл энэний ирээдүйн төлөөл одоо итгэж байна. Тэ. Тэгэл энэний ирээдүйн төлөөл одоо эрүүл агартаас сайн сүлэн дээр байх гал. Тэгэл явах зорилготой байгаа бид гурав. Одоо болгоноор ингээл юу юуг хөдлөё. За маргааш ингээд ирээл ачаалал явъя гэхэд бол одоо танах шууд бэлэн болчихсон. Манайх одоо бэлэн. Ерөөсөө татлаад хөдлөө юм тийм бол байхгүй шүү дээ. Ерөөсөө зорьсон юм чинь зорьсон юм даа явна шүү дээ. Гэр бараа өөрсдөө авч явах. Өөрийнхөө гэр оронтой юм. Ер нь цаашдаа одоо за энэ айлтайгаа эхлэлийн ээлжинд бол 1 жилээр гэрээ байгуулна гэж байгаа шүү дээ. Цаашдаа тэр айлтайгаа хамтраа сунгах удаас явцын донд өөрчлөгдөх л байх л та. Тэгээд одоо бид нар чинь бас хүний итгэлийг алдахгүй тулд бас нэгэнт очиж ганц хэлэл бол тэрхэн цаашийн тэгээд цаашдаа ер нь байл гэж бодоод байгаа шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Төрийн банк. Нөө марнуу. Та хоёр минь юу хийж байна да? Төрийн банкнд малчин дансааны илэрчглээ. Зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад үлчлөө. За. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Болж. Шийдвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. За тэгвэл ч одоо малчин өөр хөмөрл өөрсдөө үйлдвэрлэгч болоод бидний нэг малчин бидний нуруу тэнийг юм биш үү? Хэлээд юу. За мэждэг хөдлөе даа. За эдэн малынхаа боён энэ төрийн банкнд авч шалгалуулъя. Жилийн хүн 15.6% болсон гэж байгаа шүү дээ. Юу гэдэг? Яаж вэ нөө? Аваараа би явлаа.
Төрийн банкны малчны хадгаламжийн жилийн хүү 15.6%, малчны зээлийн жилийн хүү 10% боллоо. Хадгаламж нээлгэнэ. Төрийн банк орноо байц. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхийн тулд энгийн банкыг хэрэглэдэг. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Тань уу марлуу. Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны хичээлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад үлчлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чичтвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. За тэгвэл ч одоо малчин өөр хөмөрл өөрсдөө үйлдвэрлэгч болоод бидний нэг малчин бидний нуруу тэнийг юм биш үү? Хэлээд юу. За мэждэг хөдлөе даа. За эдэн малынхаа боёнг энэ төрийн банкнд авч шалгалуулъя. Жилийн хүн 15.6% болсон гэж байгаа шүү дээ. Юу гэдэг? Яаж вэ? Аваа би явлаа. Төрийн банкны малчны хадгаламжийн жилийн хүү 15.6%, малчны зээлийн жилийн хүү 10% боллоо. Хадгаламж нээлгэнэ. Төрийн банк орноо байц. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Хүнс Хөдөөжихүн яам. Гэргийн цэгмлийн тухайд 1971 онд Өвөрхангай аймгийн Зүүн Баяулаан сумд төрсөн. 1987 онд Сумын хаан сургуульд 8 дугаар ангид дүүргээд дэвшлийн сангийн аж ахуйд ногоочноор ажилласан байна. Төрлөгүй айлын хүн болж малчны амьдралыг зохицохоос нь мэдэрч эхэлсэн гэж дурсан ярьж байсан юм. Эртэд ярьжсэн да. Анх одоо олон сайхан малтай айлын бэр болоод ингээ очижсэн. Тэр үедээ бол та одоо яг нэ мал саадаг байсан уу? Тэнд очиод одоо ерөөсөө яг 19 настай айлын бэр болчихдоо би үнэ яа саадгийг ч мэддэггүй байсан. Ерөөсөө ямаа бүр манай хатам аавч малаа тастаж өгөөл хором дуусаал малаа тастаж өгөхөд бүр үхрийнхээ буруу талд очиж суучдаг. Тэгэл сурж исэн. Тэгэл олон хөр саадаг, олон гүү саагаал тэгэл би өөрөө чадна. Би ерөөсөө чаддгүй гэж хэлдэг байсан л чи чадахгүй л чадна гэж хэлдэг. Тэгэж ингэж яаж байгаа манай хатам ээж их тийм их нямба цагаадаг их маш сайхан авдаг юм эсэ. Их хөдөлмөрч манай хатам ээж их мундаг тийм морь малч их уйдаг, адуу мал ихтэй тийм хүмүүсийн хажууд их юм сурсандаа их баярлдаг л да. Тэгээд дараа нь битэр чи хоёулаа бас өөрсдийнхөө цөөхөн хідэн малаа өсгөх гэж нилээ явсан. Дотор нүүдлэр ч их явдаг байсан. Манай он ч морь мал мас олон жил уйсан. Улсад бол их олон жил байсан. Тэгээ тэр юмны л цагтаа болсон да. Тэгээ яг 3 хүүхд сургууль соёлоор орно гэхээр тэгээ яалтч 3 хүүхд айлаар явуулж ахаар гэл ерөөхдөө төв бараадад ороод ирсэн. Тэгтээ зундаа бол малдаараа гарсаар л байсан л та. Тэгээ хоёулаа нэг сүүлийн хэдэн энэ хэд маань аваа одоо бит хоёрын нэг анхаарал халамжинд их байхад харгуул бараг отхон хүмүүс 20 хүрчлээ л те. Тэгээ бүгд л одоо сайхан гараас гараад. Тий, тэгэхээр одоо хоёулаа эргээд малдаараа гарах гэхээр бас ингээд хүний амьдрал юм чинь цөөхөн хэдэн мал өөртөө амны нэг цөөхөн хэдэн юм хараад бас бол юмхт ингээд байгаад бас хэцүү л те. Ер нь нэгэн тал малдаар гарч байгаа юм чинь малаа өсгөх, малжих тийм хүсэл сонирхолтой л байсан юм л да. Уул нь бол одоо мал дагуул ам тусна л гэдэг шүү дээ. Ер нь хотод ингээд гिचнээ их сургуулийн диплом хүртэлсэн ч гэсэн ажлын байргүй залууч зөндөл байна л да. Ер нь малыг чи 1-2 жил туслах дагалдыг хийгээл явхад ерөөсөө Монгол хүн ч угаасаа цусандаа угаасаа өөрөөсөө тийм юутай хүмүүс юм чинь ажилгүй ингэж хугацаа алдаж ингэж байж би үл зөвжил хэлмэрэн залуучуудыг ч ер нь бидний насны хүмүүс залуучууд ч гэсэн одоо хөдөө орон нутагч ер нь залуу малчдаггүй болчиход байна шүү дээ. Мал өсгөх, малжих хүсэл сонирхолтой малаа яах хэсэг хөдөлмөрч хүмүүс нь их малчсан. Тэгсэн мөртлөө тэрийг олдцсон. Одоо тэгээ тэрийг ингээд мэдээж маш олон жилийнх нь хөдөлмөр байгаа юм чинь. Тэрийг цааш нь аваад ингээ явъя гэхээр залуу хүмүүс нь хот руу суурин руу явчихдаг. Тэгэл ийм энэ их гоё нэвтрүүлэг байна л да. Энийг ерөөсөө улам сайхан өргөжүүлж энийг олон хүнийг л одоо ажлын байртай залуучуудыг их урайлмаар л байна. Залуу хүмүүс бол мал дээр бидний насны хүмүүс мал руу зоригжоод гарч яхад бол одоо залуу хүмүүс бол сайхан гэр бүл болоод сайхан өргөө гэртээ болоо гэр бараагаа аваад мал дээр гарахад бол хэдхэн жилийн дотор малж шít. Тэгээд тэр сайн малчин хүмүүсийг даагаад гарахад чинь тэрнээсээ маш их туршлага суuna. Манай эхний 2-3 жил туршлага суухад ер нь амархан малчих энэ бол амархан малчих юм байгаа юм л да. Ажилгүй ингээл одоо хотод бол
миний бодлоор л аюу хэцүү нэлээ яг ажлын байртай яг юу болоод авсан хүмүүс л гэхээс ингээ харж яхад бол барилгаар яваад цалин байхгүй өөр газраар явъя диплом өгөхөд ажлын байр хүмүүс өчнөө шүү дээ. Тэгээ яага малдаар гарч болдгүй юм бол энэ мал гэдэг чинь сайхан шүү дээ. Одоо тэгээ өвлийн цагт чсэн хотын угаар утаа энэ өвчин одоо амьдарч байгаа энэ орчин бол бас их хэцүү юм билээ. Өвөл нь бараг утаан дотор л ер нь гэрээс гараад тий бараг нойлоо олохгүй утаан дотор л байх юм шүү дээ. Тэгээ энэ чинь хүний эрүүл мэндэд маш муу шүү дээ. Эрүүл мэндэ ботсон хөдөлмөрлөх чадвараа ботсон залуу хүмүүс бол малдаар гармаар байна. Сүргэ баяжаач саачин эжмин сүгэ бэлхаач нэвтрүүлгийн дараагийн дугаарт намэг чамэг наашригч байна залууна заандаря тавалтиша хамт явя анхны шангарорамяч атришимер турургот намрин талатарятагат намэг чамэг наашригч байна залууна заандаря завалтиша хамт явя